Өнөөдрийн хөргөх хэрэг саяхан буюу 2024 оны хавар Оросын холбооны улсын Бурятийн бүгд найрамд улсад гарсан учир битүүлэг одоогоор нууцлаг хэвээр байгаа хэрэг юм. Энэ харагдаж буй эмэгтэй Сэсэг Буинова гэдэг бөгөөд Бурятийн Улаан-Үд хотод оршин суудаг байсан 30 настай эмэгтэй. Тэр хоёр хүүгийн ээж, хуваараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн байсан ба эдгээр бичлэгүүд нь 2024 оны 4-р сарын 7-ны өдөр буюу сураггүй болохоос нь 4 хоногийн өмнө бүс нутгийнхаа гоо бүсгүйн тэмцээнд оролцож буй үеийнх нь бичлэгүүд юм. Бүсгүйн учир битүүлгээр алга болсон энэ хэрэг одоо хэрэн шалгагдаж байгаа. Хэргийн талаар мэдээллүүд олон нийтэд төдийлөн ил болоогүй байгаач. Ил байгаа цөөхөн мэдээллүүд дээр нь хүмүүс олон янзын сонирхолтой таамаглалууд дэвшүүлээд байгаа билээ. Ингээд бичлэг эхэлцгээе. Бичлэгийн гол дөрүүдийн нэг Сэсэг Бажнимаевна Дармаеван 1993 оны 7-р сарын 8-ны өдөр Бурятийн Сэлэнгийн бүс нутгийн Ташер гэх газарт мэндэлжээ. Сэсэг бүсгүй бага наснаасаа идэвхтэй, хөдөлгөөнтэй охин байсан ба бүжиг болон спортод дуртай нэгэн байсан гэв. Дунд сургуулаа төгссөн Сэсэг төрлөх тосгоноо орхиж Бурятийн нийслэл Улаан-Үд хотыг зорьсон байна. Тэнд Бурятийн улсын их сургуульд элсэн орж 2015 онд төгссөн юм. Бүсгүй их сургуулаа төгсөхөөс өмнө Борис Буинов гэгчтэй гэр бүл болж нөхрийнхөө овгийг авчээ. Сургууль төгссөн жил нь буюу 2015 онд том хүү Кирилл нь мэндэлсэн бол 2016 онд удаах хүү Александр нь төрсөн байна. Сэсэг бүсгүйд ээж байх нь маш таалагддаг байсан гэж түүний ойр дотныхон хэлж байсан бөгөөд бүсгүйн сошиал сүлжээний зургууд дээр ч хүүхдийн зургууд маш олноороо байдаг гэв. Эмэгтэй нөхөр Борис Буинов гэгчийн талаар мэдээлэл төдийлөн байхгүй байгаач тэр золбин нохоо барьдаг газарт ажилладаг, өмнө нь цагдаа хууль хүчний байгууллагт ажилладаг байсан нэгэн гих мэдээлэл байгаа юм. Тэдний хамаатан садан ойр тойрныхны хэлснээр хосуудын дунд ямар нэгэн асуудал байгаагүй. Борис өөрийн урлагт дуртай эхнэрээ бүх талаар нь дэмждэг байсан гэх мэдээлэл байгаа. Ойр тойрных нь ингэж нотлохоос гадна бүсгүйн амьдрал яг л алган дээр тавьсан мэт нээлттэй ил тод байсан гэжээ. Тэр бүхий л хийж буй зүйлсээ сошиал сүлжээнд ил тавьдаг нэгэн байж. Түүний сошиал сүлжээнүүд дэх зураг мэдээллүүдээс нь маш их зүйлийг олж мэдэж болохоор юм. Жишээ нь тэр гоо сайхны сургалтанд сууж хөмсөг сормос хийдэг байсан бол дараа нь нарийн бовны сургалтанд орж харин 2022 оноос хүүхдийн хувцсны дэлгүүр нээсэн талаар нь ч олж мэдэж болно. Харин чөлөө цагаараа бүсгүй хуваараа такси үйлчлэгэнд явах буюу хувийн машинаараа халтур хийдэг байв. Сэсэг бүсгүйн аккаунтаас тэр аялах дуртайгаас гадна Улаан-Үд хоттооч гэсэн их идэвхтэй амьдралын хэв маягтай волейбол тоглох, бүжиглэх, шөнийн клубүүдээр ч явах дуртай байсан хялбархан мэдж болно. Бүсгүйн энэ идэвхтэй амьдралын хэв маяг түүний сонирхлууд Сэсгийг Бурятийн мис гэх гоо бүсгүй шалралт тэмцээнд ороход нөлөөлсөн байна. Тэмцээнд тэр хэдийгээр гол шагналт байруудад нь шалгараагүй ч гэсэн Бурятийн мис топ модель гэх тусгай байранд шалгарсан нь магадгүй түүний дараагийн амжилттай моделийн карьерийн эхлэлч болох боломжтой байсан гэж ойр дотных нь хэлсэн юм. Гэвч харамсалтай нь тийм зүйл хизээч болох хувьгүй байсан ажээ. Энэ хэргийн гол өдөр болох 2024 оны 4-р сарын 11-ний өдөр Сэсгийн нөхөр Борис гэрээсээ 2500 орчим километрийн цаана Хабаровскт ажиллаар явж байв. Хэдий өөр хотод байсан ч Борис эхнэртэйгээ уцаар ярьсан гэсэн ба эхнэр нь тэр өдөр оройхон таксинд явах бодолтой байгаагаа нөхөртөө хэлсэн гэв. Нөхөр нь түүний энэ ажилтанд доргүй байсан тул энэ удаад ч түүнээс шөнөөрөө явахгүй байхыг гуйсан байна. Гэвч хожим тодорхой болсноор тэр оройч гэсэн Сэсэг урдын л адил өөрийнхөөрөө шийдсэн байдаг. Хэрэг явдал болж өнгөрсний дараа Сэсгийн аав эгч Светлана хэвлэлд дараах зүйлсийг ярьсан юм. Сэсэг уул нь гоо сайхны чиглэлд ажилладаг, мөн хувьдаа жижиг бизнестэй тогтмол орлоготой, нөхөр нь ч ажилдаа цалинтай байсан. Ерөнхийдөө бол гачигдах зүйл үгүй хангалуул амьдардаг байсан ч Сэсэг хаяа таксинд явдаг байв. Түүнд машин барих нь мөнгө олохоосоо илүү сонирхолтой байсан байх гэжээ. Маргааш нь буюу 4-р сарын 12-ны өдөр Борис эхнэртэй үзэж харсан зүйлсийнхээ зургийг явуулж хуваалцсан ч эхнэр нь яагаад ч юм түүнд хариу огт бичээгүй юм. Явуулсан зургуудыг нь хараагүйг оройн нь ойлгож гайхсан нөхөр нь Сэсэг рүү залгсан боловч утсан салгаатай байсанд санаа зовнин өөрийн хамаатны хүнээ гэрлүүгээ явуулсан байна. Хамаатны хүнийх нь гэр Борисын гэрээс зайтайн дээр орой болсон байсанд хамаатан нь маргааш нь буюу 13-ны өдрийн өглөө гэрлүү нь явжээ. Борисын хамаатны эмэгтэй гэрт нь ирэхэд өвгүүд нь хуйлахнаа байсан ба ээж нь гэрээсээ гараад хэд хоног болчихлоо гэх зүйл ярьсан байна.
Энэ мэдээний дараа хамаатны эмэгтэй шууд цагдаад мэдгдсэн бол нөхөр Борис онгоцны тасалбар худалдан авч гэрлүүгээ яарн ниссэн юм. 4-р сарын 13-ны өдрийн орой Борисыг хөрс зэргэлдэх Эрхүү хотод онгоцноос буух үед хамаатууд нь тосон авч Улаан-Үд хот руу чиглэн явцгаасан бол энэ хооронд нь Улаан-Үд хотод Сэсэг Буяновыг эрен хайх ажил эд өрнөж байв. Тэр өдөртөө хот даяар бүсгүй зурагтай хуудас тараагдаж эхэлсэн бол интернет орчинд ч зарлал түгэж байсан юм. Хамгийн сүүлд 4-р сарын 11-ний өдрийн орой Сэсэг бүсгүй өөрийн харангийн Mitsubishi Outlander машинаа унан гэрээсээ гарсныг цагдаа хууль хүчнийхэн төвөггүй тогтоов. Цагдаа нар бүсгүйн боломжит маршрутыг тогтоож байх үед цагдаа нар болон сайн дурынхан эрен хайх ажиллагааг үргэлжлүүлж байлаа. 4-р сарын 14-ний өдөр Бабушкины гудамжны харалтаа төмөр зам болон сэлэнг мөрний дагуу байх эзгүй хоосон хэсэгт сайн дурынхан эрэл хайгуул хийсэн юм. Энэ газарт нь угаасаа л янз бүрийн хог хаягдал байдаг эзгүй хоосон газар гэсэн ч тэдгээр дунд хэд хэдэн сонирхолтой зүйлс олдсон байна. Уг бичлэгт сайн дурын эрен хайгч хоёр эрэгтэй өөрсдийн олсон сонирхолтой эд зүйлсээ бичсэн нь энэ бөгөөд эрэгтэй хүний хувцснууд мөн эмэгтэй хүний трико зэрэг олдсоос гадна Станислав Норбоев гэгчин бичиг баримттай хэдвчийг олсон юм. Харин тухайн үед бичлэг хийж байсан хүмүүс бичиг баримт нь олдсон Станислав Норбоев гэгчин Сэсэг бүсгүйн сургуу болдог тэр өдөр мөн сургуу алга болсон залуу гэдгийг мэдээгүй байсан гэв. Станиславыг сургуу болсон талаар энэ үед нь түүний ойр тойрныхон огт мэдээгүйгээс гадна Станиславын эгч Сэсэг бүсгүйг хайх ажилд хүртэл сайн дураараа тусалж байлаа. Бичиг баримт нь олдсны дараа Норбоевын гэрийнхэнтэй холбогдоход залуутай хинч 11-ний өдрөөс хойш холбоо тогтоогоогүй олж мэдэв. Тэр гэртээ байхгүй байснаас гадна ээж нь сүүлд Станиславыг 11-ний өдөр л харсан гэжээ. 11-ний өдөр Станислав Норбоев ажлаа тараад ээжиндээ очсон ба залуугийн сэтгэл санаа тайван хэвэн байсан ч оройн хоол идснийхээ дараа ээжийнхээс хаашаа ч юм яаран явсан гэж мэдэгдсэн байна. Станиславыг ээжийнхээ гэрээс гарах гэж байхад нь утсан дуугарч тэр маш товчхон эргүүлээд ярэ гэж хариулсан юм. Харин тэр үед нь хамт байсан үеэл эгчийнх нь хэлснээр утсан дуурах үед Сэсэг гэж тэмдэглэсэн хүн утас руу тэгэхэд залгасныг анзаарсан гэжээ. Станислав Норбоевын хувьд мэдээлэл интернетэд төдийлөн элбэг биш байгаа юм. Тэр 50 зантай даруй төлөв нэгэн гисэн ба барилгын сургууль төгсөж цэрэгт алба хаагаад ирсэн. Тухайн үед мэргэжлийнхээ дагуу ажиллаж байв. Стасик ойр тойрных нь эрүүл амьдралын хэм маягтай, спортоор хичээлдэг, олонч найз нөхөд танилтай нэгэн гисэн юм. Залуу өмнө нь ээжтэйгээ амьдардаг байсан ба эдгээр хэрэг явдлаас 2-7 хоногийн өмнөөс түрээсийн байранд ганцаараа амьдрах болсон байна. Стас өөрийн хувийн амьдралын талаар хүмүүстэй төдийлөн хуваалцдаггүй байсан гэсэн ч ээжтэй хүнтэй сууж гэр бүл зохиох хүсэлтэй байгаагаа хэлсэн удаатай гэв. Станислав Норбоев болон Сэсэг Буянова нэг өдөр ойролцоо газараас алга болсонг тогтоох үед энэ нь тохиолдол биш гэдг нь хүмүүрт ойлгомжтой болсон байна. Удалгүй тэд BBH таньдаг их баримт ил болж Буяновыг таньдаг хүмүүс тэднийг яаж BB-нээ таньдаг талаар хоёр өөр хувилбар ярьж өгсөн юм. Эдгээр хувилбарын нэгээр Сэсэг Буянова 2024 оны 4-р сарын 2-ны өдөр найз Екатеринатайгаа шөнийн клуб бүжиглэж байгаад Станиславтай танилцсан гэх хувилбар. Тэр шөнө Станислав Сэсэг дээр ирж танилцсан, хамт бүжиглэж эхэлсэн ба найз Екатеринаг нь асуух үед бүсгүй залууг өмнө нь харж байгаагүй. Сая ирээд л танилцлаа гэх зүйл ярьсан байна. Мөн найзынх нь нэмж хэлснээр маргааш нь гэхэд Станислав Сэсэг бүсгүйг нийгмийн сүлжээнд олж тэд харилцаж эхэлсэн гэв. Харин Сэсгийн өөр найз бүсгүйн хэлснээр Станислав тэр хоёр BB-нээ бүр өмнө нь таньдаг байсан. Тэд хоёулаа волейбол тоглодог байгаад нэг удаа зааланд танилцсан гэсэн юм. Мөрдөн шалгалтаар цагдаа нар Норбоев болон Буянова нар 11-ний орой Бабушкины гудамжинд байх худалдааны төвийн гадаа уулзаж залуу өөрийн машиныг зогсоолд орхиод бүсгүйн машинд суун үл мэдэгдэх чиглэлд хөдөлсөнг олж тогтоов. Шөнө дундаас хойш гудамжны нэгэн камерт тэдний машин Бабушкины гудамж болон Ренчино гудамжны зааг дээр яваг бижиж авсан байдаг. Үүний дараа 14-ний өдөр тэдний явсан зүгээс төмөр зам болон голын эргийн дагуух газарт өмнө нь дурдсанчлан эрен хайгчид Норбоевын курткийг машиныхын түлхүүр бичиг баримттай хэтвч зэргийн хамт олсон юм. Эдгээрээс гадна тэр газруудаас эрэгтэй хүний эд зүйлс мөн хэнэгний газарт асгарсан их хэмжээний цус олсон байна. Мөрдөгчд энэ талаар газар тэр чигтээ хөрсөн цуснд нэвтсэн байсан гэх зүйл ярьсан юм. Эдгээр эд зүйлсийг олсны дараахан тэр өдрөө нэгэн орон сууцны оршин суугч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн нь тэдний байрны гадаа улсын дугааргүй хар өнгийн Mitsubishi Outlander машин зогсож байна гэх дуудлага байв.
Хууль хүчнийхэн энэ мэдээллийг авсан даруйда машинд хүрэхгүй байхыг хүсээд холбогдох мэрэгчлэнүүдийг машин руу илгээжээ. Тэнд Сэсгийн нөхөр Борис ч удалгүй очиж машинаа таньсан юм. Машиныг нээн шалгах үед улсын дугаар нь багажинд нь байлаа. Жолоочийн хаалганы дотор талын шилэн дээр хэн нэгний цустай хурууны мөр олцсноос гадна машины зарим хэсгийг хэн нэгэн арчсан мэт уул мөр олдсон байна. Албан бус мэдээлэлээр машины салон дотроос баг зэргийн элс шороо модны мөчир зэрэг олдсон гэв. Энэ нь машин өмнө нь байгальтай газарт байсанг нотолж байж болох юм. Бас нэгэн албан бус мэдээ байгаа нь машин дотор маш их цус олдсон гэж байгаач энэ нь батлагдаагүй мэдээлэл гэжээ. Машин яг хизээ энэ орон сууцны гадаа ирснийг хууль хүчнийхэн тогтоож чадаагүй юм. Учир нь тэр хэвд ямар ч камер байгаагүй. Энэ газрыг албаар сонгосон гэлтэй байлаа. Машин олдсны дараа зэрэгэлдэх байрны иргэдээс 11-ээс 12 нь шилжих шон эмэгтэй хүн орилох чимээ сонсон гэх мэдээлэл ирсэн ч энэ нь Буйновагийн хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхой биш гэв. Бас нэг эмэгтэй тэр орой байрлал орж аваад нэгэн эрэгтэйг харсан гэсэн нь дундаж өндөртэй хар күртэг сарвчтай малгайтай нэгэн байсан. Тэр малгай нь голын эрэг дээрээс олддог малгайтай их ижилхэн байсан гэх зүйл ярьсан байна. Эрэл хайгуул эхэлснээс хойш олдсон эдгээр эд зүйлс бүсгүйг эсмэнд олдох найдварыг багаар үгүй хийж байлаа. Энэ цаг үед хэргийн гол сэжигтэн нь Сэсэг бүсгүйтэй хамт алга болсон Станислав Норбоев болж хувирсан юм. Эрен хайх ажиллагаагаар олдсон хар күртэг Норбоевын бичиг баримт түлхүүр зэргийг албан ёсоор түүний эд зүйлс гэж хүлээн зөвшөөрсөн ч бусад эд зүйлсийн талаар ямар нэгэн мэдээлэл албан ёсоор гараагүй байна. Энэ мөрлөгтэй холбоотой тул нууцлсан уу эсвэл хамааралгүй эд зүйлс байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Бүсгүй залуу хоёр учир битүүлэр алга болоод 6 дахь хоног дээр буюу 17-ны өдөр гэхэд цагдаа нарт байсан эд мөрийн баримт эд зүйлс нь гэвэл эмэгтэй улсын дугааргүй цусны мөртэй Mitsubishi маркийн машин. Стасын бичиг баримт түлхүүртэй хар күртэг байснаас гадна өөр янз бүрийн эд зүйлс байсан ч яг тэднийх мөн эсэх нь тогтоогдоогүй байв. Эдгээрээс гадна газарт байх их хэмжээний цусан толб болон тэдний суун явсан машины дүрс бичлэг зэрэг байсан юм. Машинаас болон газраас авсан биологийн материалуудад генийн болон криминалистикийн шинжилгээнүүд хийгдэж байв. Энэ хэрэг тэгсгээд 5 дугаар сарын дунд үеэс эхлэн шинэ мэдээлэлгүй хэсэг намжаад ирсэн байна. Сэсгийн эгчин өгсөн ярилцлагт хүүхдүүд нь ээжигээ сургаггүй болсон талаар мэдээгүй байгаа. Ажлаар өөр тийшээ явсан гэх зүйл хэлсэн байгаа гэв. Сургаггүй болсон хүмүүсийн ар гэрийнхнээс гадна хотын иргэдч энэ талаар мэдээлэл хийж зарим нэг нь гинэт бүү юм болж эрен хайж байснаа одоо мөн л гинэт таг чимээгүй болж залуусын талаар огт мэдээлэл гарахгүй байгаа нь хачирхалтай байна. Дэлгэрэнгүй биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар мэдээлэл гаргахыг хууль хүчнийхнээс шаардаж байв. Энэ хооронд хүмүүсийн дэвшүүлж байсан алтан бус мэдээлэл таамаглалтад танилццгаая. Нэгэн сайт дээр Сэсэг болон Станиславын сургуу болсон явдалд хар хувцастай хоёр эрэгтэй хүн холбоотой байх гэсэн бөгөөд тэр хоёр тэдэнтэй хамт машинд байсан. Удаан хугацааны турш тэд машинд нь юм ярьж суусан гэд энэ бүхэн нь хяналтын камерт өртсөн гэжээ. Энэ мэдээллийн дараа олон хүмүүс хууль хүчнийхнээс энэ талаар тайлбар хийхийг хүссэн ч тэд ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгөхгүй байв. Үүнээс гадна бас нэгэн мэдээ гарсан нь бүсгүйн машины хотод бичигдэж үлдсэн хяналтын камерын бичлэгүүдэд араас нь яваа дугааргүй цонхондоо бууралттай машин байсан гэх мэдээч гарав. Эдгээрээс гадна маш олон янзын таамаглал мэдээллүүд явж байсан ч яг аль нь үнэн, аль нь хүмүүсийн уран сэтгэмж зэргийг ялгаж салгахад амаргүй болсон юм. Яг юу болсныг мөрдөн шалгах ажиллагаа дуусгаар албан ёсоор хууль хүчнийхэн танилцуулах үзье. Одоо харин интернет мөрдөгчдийн дэвшүүлсэн боломжит таамаглалтад танилццгаая. Тэд маш олон янзын форум сайт, чатуудын мэдээллүүдийг нэгтгэж нэгэн дүр зураг гаргажээ. Интернет хэрэглэгчдийн үзснээр 11-ний өдөр Сэсэг нөхөртөөгөө холбогдож мөнгө шилжүүлэхийг хүссэн байна. Нөхөр Борис нь ч хожим үнэхээр ихнэр нь хүнс авах гэж түүнээс мөнгө авсныг баталсан ч орой таксинд явна гэдгээ огт хэлээгүй гэв. Сэсэг бүсгүй тэр орой 20 цагийн үед гэрээ орхисон. Харин такси үйлчилгээний аппликейшны мэдээлснээр 20 цаг 52 минутанд тэр сүүлчийн зорчигчоо буулгаад 20 цаг 57 минутанд найз бүсгүүргээ залгаж тэд уулзгаар болсон байна. Бүсгүүчүүд цэцгийн дэлгүүрийн гадаа уулзаж тэндээ ахин нэг найзтайгаа уулзаад хамтдаа кофе ууцгаасан юм. Тэр орой төдийлөн удаан уулзалтаагүй бүсгүүчүүд тэгсгээд тарж хоёр найз нь тус бүр гэрийн зүг явсан бол Сэсэг бүсгүүч гэсэн найзуудтай өөрийгөө харьлаа гэх зүйл хэлжээ. Сэсэг тэдний хажууд хүүтэйгээч ярьсан гэсэн ч яагаад ч юм гэртээ харилгүй худалдааны төвийн гадаах зогсоол дээр очсон болж таарав.
Хожим энэ хэргийн талаар нэвтрүүлэг гарч, энэ нэвтрүүлэгт 22 цаг 25 минутанд нор буюу өөрийн машинаар худалдааны төвийн зогсоол дээр ирсэн бол 22 цаг 41 минутанд Сэсэг ирж нор буюу эмэгтэй машинд сууж байгаа нь үлдсэн ба тэд цагийн дараа зогсоолоос хөдөлсөн гэв. Хэдий тухайн нэвтрүүлэгт энэ бичлэг нь гараагүй ч хүмүүс интернетэд бичснээр камерын бичлэгт 23 цаг 40 минутанд таксигаар хоёр эрэгтэй ирж Сэсгийн машинд суун хөдөлсөн талаар дурджээ. Харин хожим интернетэд хоёр хүний нэг нь ойрхон яваад эргэн ирж бүсгүй машинд суугаад хөдөлж байгаа нь энэ гих богинохон бичлэг тарсан байдаг. Үүнээс хойш тэг цаг 19 минутанд бүсгүй машин уулзуур гарч байгаа нь хяналтын камерт өртсөн байна. Энэ уулзуур гарч байгаа зураг нь албан ёсны мэдээлэл донд байгаа зүйл юм. Тэг цаг 44 минутанд Сэсэг бүсгүй сүүлчийн удаа өөрийн Telegram хаягтаа нэвтэрсэн байна. Үүнээс цагийн дараа буюу 1 цаг 40 минутанд бүсгүй машин эргэн хот руу хурдтай орж иж байгаа нь мөн камерт өртсөн байв. Харин тэр өдрийнхөө өглөө 6 цаг 28 минутанд Буйновын гар утас хамгийн сүүлчийн удаа асфальтаа байсан нь бөгөөд тэр нь машин олддог газраас холгүй газарт гэжээ. Утасны сүлжээний мэдээлэл интернет хэрэглэгчдэд хаанаас ил болсон талаар мэдээлэл ойлгомжгүй байгаа бөгөөд энэ нь үнэн зөв мэдээлэл гэх баталгаач байхгүй байгаа юм. Хэрэг гараад 2 сарын дараа шинжилгээний хариунууд захаасаа гарч эхэлсэн байна. Газраас олдсон их хэмжээний цусны дээж Станислав Норбоевих болох нь тогтоогдов. Харин бүсгүй машинаас олдсон цусны толбод Сэсэг Буйновагийнх гэсэн хариу гарсан юм. Энэ үеэс мөрдөн шалах ажиллагааны гол таамаглал бол тэднийг тэр орой хөнөөсөн гэж үзэх болжээ. Гэвч хэрхэн яагаад мөн хэн хөнөөсөн бэ гэх асуултууд нээлттэй хэвээр үлдсэн юм. Интернет хэрэглэгчдийн олонх нь тэднийг хөнөөсөн хэрэгт Сэсгийн нөхөр холбоотой байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлж эхэлсэн байна. Хэргийн сэтлэнд Сэсэг түүнийг Стас Норбоевтой хуурснаас болсон гэж үзжээ. Гэвч энэ нь интернет хэрэглэгчдийн дийлэнх нь санал нэгдэж байгаа таамаглал гэдгийг энд тодруулан хэлмээр байна. Албан ёсоор тэд ямар харилцаатай байсан талаар ямар ч мэдээлэл нотлохоо байхгүй байгаа билээ. Ар гэрийнхэн нь Сэсэг бүсгүн сошиал сүлжээг компьютероос нэвтэрч шалгасан ч Норбоевтой дотн харилцаатай гэх ямар нэгэн зүйл олоогүй гэв. Тэнд нь Стас Норбоевтой харилцсан зурус байсан ч тэнд үүнийг нь нотлох зүйлс байгаагүй гэснээс гадна тэд муудалцаж занл хийсэн сөрөг зүйлс байгаагүй байна. Нөхөр Борисыг нь цагдаа хууль хүчнийхэн мэдээж энэ хооронд янз бүрээр шалгаж байцаалт мэдүүлэг авч полиграфаар үнэн худал ярьж байгааг нь шалгуулсан ч ямар нэгэн зүйл одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Борис харин цагдаа нар өөрт нь хэргийн талаар огт мэдээлэхгүй байна. Өөрт нь итгэхгүй байгаа нь таалагдахгүй байна гэх зүйл удаа дараа хэвлэлд дурджээ. Нөхөр нь энэ хэрэгт холбоотой гэх таамагт итгэгчдийн гол өнцөг нь нөхөр нь өөрөө хуучин цагдаагийн алба хаагч байсан нь ингэж үзэх гол шалтгаан болсон гэдэг. Мөн залуу бүсгүй хоёрын эд зүс олддог газраас нөхөр Борисийнх нь одоогийн ажлын газар болох золбин нохоо устгадаг газар хэдхэн метрийн зайтай орчтгонч нөлөөлсөн юм. Энэ таамаг хүмүүсийн дунд эрчийг авч эхлэх үед уг таамагийн талд бас нэг байж болох баримт гарсан нь бүсгүй машиныг шатаах юм уу ус руу живүүлээгүй. Хүн амархан олж болохоор газраас олсон нь дараа нь нөхөр нь өөрөө хэрэглэх зорилгоор эд хөрөнгөө сүйтгээгүү гэх өнцөг гэжээ. Энэ бүх цуу яриа гарах болсон ч Сэсэг бүсгүн ар гэрийнхэн энэ таамагт огтоос итгэхгүй. Нөхөр Борисыг нь гимбуруугууд итгэж байгаагаа хэвлэлд нэг биш удаа илэрхийлсэн байдаг. Интернет хэрэглэгчдийн дунд гарсан бас нэгэн таамаглал нь энэ хэрэгт ямар нэгэн санхүүгийн залилан өр зээлтэй холбоотой байх гэж үзжээ. Магадгүй Сэсэг бүсгүй өөрийн ажилладаг хүүхдийн хувцсны дэлгүүртээ бараа авах болон үйлчлэгээний талбай түрээслэх эсвэл өөрийн хувийн ямар нэгэн хэрэгцээнд зориулж нөхөртөө хэлэлгүйгээр нууцаар их хэмжээний мөнгө зээлсэн. Тэр мөнгөө өгч чадаагүй тул бүсгүйг хөнөөгөөд нуусан гэх таамаг. Энэ таамаглалаар түүний шөнө оройн цагаар такси үйлчлэгэнд явдаг байсныг нь ч тайлбарлах боломжтойгоос гадна сургуу болдог өдрөө нөхрөөсөө мөнгө авсныг нь ч холбож үздэг байна. Үүгээр мөн Сэсэг яагаад Стас Норбоевтой тэр орой хамт байсныг нь ч тайлбарлаж болох мэт байгаа нь бүсгүй өөрнөхөж бүх хүмүүстэй уулзахдаа ганцаараа явхаас айж өөрийн танил Станислав Норбоевыг дуудсан байж бас болно. Гэсэн ч өртөө хүнээ бас нэгэн гэрчтэй хамт хөнөөх нь мөн логикгүй ч гэсэн тэднийг зүгээр л айлгах гэсэн оролдлого нь бүтлгүүтэж нөхцөл байдал хяналтаас гарснаар тэдний нэгийг санамсаргүй байдлаар хөнөөсөн байхыг үүсэхгүй. Харин дараа нь гэрчийг устгах гэж нөгөөхийг нь хөнөөсөн. Энэ таамагт ойролцоо бас нэгэн таамаглал байдаг нь бүсгүй ямар нэгэн байдлаар мансуурлах бодистой холбоотой магадгүй зардаг гэх мэт
таамаглал гарсан ч энэ нь өмнөх хоёроос арай хол зөрүүтэй үнэмшил багтаа сонсогдож байна гэж хүмүүс үздэг юм. Сэсэг бүсгүй такси үйлчлэгэнд явдаг байсантай холбоотой бас нэгэн таамаглал байдаг нь бүсгүй ганцаараа явхаасаа айж Норбоевтай хамт такси үйлчлэгэнд явж байгаад сэтгцэн өвчтэй алуурчин маниактай таарч хөнөөгцөн гих таамаг байдаг. Энэ бүх таамгийг жирийн интернет хэрэглэгчид дэвшүүлж байх үед 6 дугаар сарын сүүлчээр интернетэд нэгэн бичлэг ил болсон юм. Бичлэгийг хэргийн талаарх нэвтрүүлэгт үзүүлсэн ба энэ нь албан ёсны хууль хүчнийхний дэлгэсэн материал биш ч гэсэн бодит бичлэг гэжээ. Уг бичлэгэнд залуу бүсгүй хоёрын эд зүс олддог нөгөө хогоор дүүрсэн эзгүй газар руу харсан зэрэгэлдэх барилгын хяналтын камерын 4 дугаар сарын 11-ний шөнийн бичлэг. Эхлээд машин уг эзгүй газарт ирж зогсоод төд удалгүй машины дэргэд тоос босч байгаагаар нь харах юм бол машины гадаа хүмүүс зодтолтож тэмцэлдэж байна гэж үздсэн юм. Үүний дараа хэн нэгний дүрс машиныг гэрлэн уртаас хажуу тийшээ хүний бие цогц байж болохоор ямар нэгэн зүйл газраар чирч байна. Чирэгдэж байгаа нь залуу бүсгүй хоёрын нэг байх магадлалтай. Энэ бүхний дараа машин хөдөлж 45 орчим минутын дараа эндээ иргэн ирж зогсох үед машин дээр 2 хүн ирж суун хөдөлж байгаа юм. Шөнийн тэг 1 цаг өнгөрч байх үед энэ бүх зүйл болсон газрын хажууд байх төмөр замаар галт тэрэг өнгөрсөн байна. Галт тэрэгний машинист сэжиг бүхий хүн төмөр замтаа тун ойрхон явахыг анзаарч аюулгүй байдлын үүднээс тухайн үед төмөр замын ажилчдад мэдэгдсэн байгаа юм. Харин шөнийн тэг 2 цагийн үед энэ газарт нь төмөр замын хамгаалтын албаныхан ирэхэд нэгэн машин зогсох ба дотор нь сарвчтай малгайтай эрэгтэй хүн сууж байж. Түүнээс хамгаалагчид юу хийж байгааг нь асуухад өнөөхөр машина эвдэрсэн гэд цагдаагийн алба хаагчийн тэтгэврийн үнэмлэх үзүүлсэн гэв. Энэ нь л жинхэнэ сэжим гэж ойлгож болохоор байгаач хамгаалагчид сэжиг бүхий хүний царайг тогтоогоогоос гадна үзүүлсэн үнэмлэх дээрх нэрийг нь ч анзаараагүй болж таарсан юм. Гэсэн хэдиж тэд эрэгтэй машин харангийн Mitsubishi буюу сэсэг бүсгүй машинтай ижил машин байсан гэж сансан байна. Үүгээр энэ бичлэг төгсөх ёстой байсан ч бичлэгийг бэлтгэж байх 7 дугаар сарын 25-ны өдөр хэргийн талаар шинэ мэдээлэл гарсан юм. Орос улбаны улсын Буратийн бүс нутгийг хариуцсан мөрдөн шалах газрын дарга Вячеслав Сухоруков энэ хэргийн талаар олон нийтэд мэдээлж болох мэдээллүүдээс нь товчхон хүргэсэн байна. Тэр сэсэг болон Станислав нарын эд зүс олддог хожим камерын бичлэгт гарах тэр газарт хүн амны хэрэг гарсан гэдгийг эд мөрийн баримтаар тогтоосон. Мөн хэрэг гарсны маргааш нь цогцнуудыг тэр газраас зөөвөрсөн гэдгийг тогтоосон гэжээ. Мөн богино хугацаанд ч гэсэн гэмт этгээдтэй харилцсан гэрч олдсон. Гэрчийн мэдүүлэг дээр тулгуурлан гэмт этгээдийн ам зургийг гаргаж шалгалтын ажил явагдаж байгаа гэсэн байна. Энэ нь магадгүй дээр дурддаг төмөр замын ажилтны уулзсан машинд ганцаараа сууж байсан сарвчтай малгайтай хүн бизээ. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг төгсөж байна. Хэргийн мөрдлөгийн явцад цаашдаа гарах мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байх болно. Ойлгомжгүй эдрэгтэй энэ хэргийн учир занглаа. Хурдан тайлагдаасаа гэж бид бүхэн найтгал үлдлээ. Хэргийн талаар үзэгчид та бүхэн сэтгэлдээ бусдаагаа хуваалцаарай. Баяртай.